Энэ төрхийн хөдөлт биш ээ. Гэхдээ эрт ирсэн чи сайн байна. Хашир байх хэрэгтэй. Би та хатыг хурд өглөө таарч айлаа шүү дээ. Ашгүй. Одоо хэдүүлээ чи нэг 4-7 хоног тэсгэл хэрэгтэй юм даа л. Та хэдэн 7 хоногтой вэ? 32. Ихэр жирэмслэлийн үед хамгийн тохиромжтой хугацаа хэд вэ? 36 7 хоног. 36 7 хоног гэдэг бол дөрөв ихийн хувьд үнэмлэхүй дээд амжилт. Дөрвөө танд ямар эрсдэлтэйг эмчиж хэлж өгөөгүй юм уу? Хэлсэн. Би бүгдийг мэдчихэж байгаа. Таны насн дээр дөрвөн их хүүхэд тээж төрүүлнэ гэдэг бол нэлээд эрсдэлтэй даа. Би энэ цаг хугацааг бүр зөндөө удаан хүлээсэн. Та ганцаараа эрсдэлтэй алхам хийгээгүй. Дөрвөн хүүхэдтэй тэгээд төрөлх нь эмгэгтэй гарвал яах вэ? Тиймээс би та хоёрт хоёр хүүхэдтэй тэгээд төрүүлвэл арай эрсдэл багтай юм уу гэж зөвлөх гэсэн. Би тийм зүйл хийж чадахгүй юм чи. Чи битэрийг дөрвөн эмгэгтэй хүүхэдтэй болох уу? Эсвэл хоёр эрүүл хүүхэдтэй болох уу гэдэг нь шүү дээ. Шинжилгээний хариу муу гарч чадаа юм уу? Уучлаарай та сүүлийн үед ирж үзүүлээгүй юм уу? Нэг хард жохоосон биш тэнд. Үзүүлээгүй. Би бэлгүүний эмчт хэлсэн шүү дээ. Би хүүхдэд тоортой юу ч хийлгэхгүй. Яхаа таруулахгүй гэд би уусаа хэлсэн. Гэхдээ эмчээ нэг сайн эмчийн зөвлөснөөр би нөгөө суплеме ами тэр имийг чи утсан шүү дээ. Тэгэхээр ерөөсөө бүх юм асуудалгүй гэж хэлсэн. Тэгэхээр санаа зовоодох юм байхгүй. Уучлаарай та манай бэлгүүний эмч хэлж гинэ үү? Биш. Манай нэг нутгийн сайн эмч үйд. За бид нар тань дээр дахиад иргэд ир. За. Та сайхан тайван байж. За. Саруулаа. Цагаа олоогүй хизээд хүнд таагүй сэтгэл төрүүлдэг штэ. Төрөхд өгсөн хүн өнөөдрийн хэлсэн хүчин дэндүү хатуудлаа шүү. Би зүгээр тоглосон шүү дээ. Хэнийг урах гэдэг вэ? Бүхэн би төрж байж